Дэлхийн багш нарын 26 дахь өдөр, Монголын багш нарын 54 дахь өдрийг тохиолдуулан Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газраас багшаа хүндэтгэх сэдвт багш нарын баярын хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Хурлын эхэнд аймаг орон нутгийн удирдах ажилтнууд мэдчилгээ дэвшүүлсэн бөгөөд аймгийн боловсрол соёл урлагийн газрын дарга Бүрхүү өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилт 2020-оос 2021 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажлын чиглэл зорилго танилцуулсан юм. Ховд аймгийн хэмжээнд боловсролын салбарт 1703 багш ажиллаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 20,600 орчим сурагч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагт 7,300 орчим хүүхэд сурч хүмүүжиж байна. Тэгвэл энэ удаагийн баярын хурлд орон нутгийнхаа хүүхэд багчууд өсвөр залуу үеийнхнийг сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх үесэд хүчин зүтгэж ирсэн Ахмад дунд залуу үеийн багш нарын төлөөлөл 400 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр орон нутгийн боловсролын салбарын багш ажилтнуудын ажиллах, хүүхдийн суралц орчин нөхцөлийг сайжруулах, хүртээ хэмжээг нэмэгдүүлэх, сурлагын чанарын түвшинг ахиулахад анхаарч, бодлого зорилтоо энэ чиглэлд тусган үр дүнтэй ажиллаж байгаа талаар албаныхан онцоллоо. 2019-с 2020 оны хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд боловсролын салбарт сургууль цэцэрлэгийн багш нар маань ээлжид хичээлийн сургалтын чанарыг сайжруулах, үүгээрээ дамжуулан хүүхд бүхний сургалтын чанарт ахиц гаргах ийм зорилгыг тавьж ажилласан. Энэ зорилгыг хэрэгжүүлэх явцдаа бол явцад COVID-19 цар тахлын улмаас сургуулийн цэцэрлэгийн маань үйл ажиллагаа танхимын болоод цахимаар зохион байгуулагдах ийм төвшөнд хүрсэн ийм онцлог түүхэн жил байлаа. Энэ хугацаанд багш нар маань танхимаас гадна цахимын орчинд хэрхэн сургалтыг бэлдэж хүүхдэд хүргэх боломж байгаа вэ гэдэг дээр нэлээд ажиллаж туршлагажж энэ чиглэлээр тодорхой туршлагыг хуримтлуулсан цаашд анхаарах зүйлээ нэлээд нарийн тодорхойлсон ийм жил байлаа. Өнгөрсөн хичээлийн жилд бол боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас цахим хичээлийг бүх телевизүүдээр зохион байгуулж хүргэсэн. Манай аймгийн хэмжээнд 8 сургууль, 4 цэцэрлэг бол өөрсдийн санаачлагаар цахим хичээлийг багш нар маань бэлтгэж, орон нутгийн телевиз болон эцэг эхтэй хүргэж хүүхдүүдийнхээ сургалтын чанарт ахиц гаргах ийм арга замаар бол ажилласан байж байгаа. Бид цаашдаа ер нь цахим орчинд сургалтыг зохион байгуулах энэ үйл ажиллагааг нь илүү чадварчуулах тал дээр багш нар дээр дэмжлэг үзүүл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулан явахаар төлөвлөд ингээд ажиллаад явж байна. За, эсдийн ерөнхий шалгалтын хувьд бол өнгөрсөн жил аймгийн хэмжээнд эсдийн ерөнхий шалгалтын дундаж 10.7% агсан байгаа. Улсын хэмжээнд сүүлийн 2 жил эсдийн ерөнхий шалгалт дээр улсад байр эзлүүлэхээ болсон. Энэ хүрээндээ эсдийн ерөнхий шалгалтын дундаж оноог давсан, улсын дунджийг давсан, даваагүй гэж хоёр хувааж байгаа. Манай аймаг бол эсдийн ерөнхий шалгалтаар улсын дунджийг давсан аймгийн тоонд орж явж байгаа. Цаашдаа ерөн багш нарын арга зүй тал дээр мөн цахим орчинд сургалтыг зохион байгуулах чадвар чадамжийг нэлээд ахиулах тал дээр бид нэлээд анхаарал ажиллаж байна. Цаашдаа хичээл бүхнийхээ сургалтын чанарт ахиц гарч хүүхд бүхний хөгжил дэвшил сургалтын чанарт нь ахиц гаргахад эцэг эхчүүд ард иргэд та бүхний багш нартай маань хамтрах хамтын ажиллагаа илүү чухал байна гэдгийг бас энэ дээр хэлэх байна. Ингээд 2020-с 21 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд нийт багш нартай амжилт хүсэж мөн багш нарын баярын мэндийг дэвшүүлж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Мөн баярын хурлын үеэр хүүхэд багчуудыг сурган хүмүүжүүлэх үйлсэд оюун ухаан, мэдлэг ур чадвараа зориулж боловсролын салбарын үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэхэд үүнтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй нэр бүхий багш ажилтан албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм а. Тодорхойлбол боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 15 багш, боловсролын яамны жуух бичгээр 49 багш шагнагдлаа. Үүнээс гадна чадварлаг багш аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 43 багшийг шагнаж урамшуулахын зэрэгцээ аймаг орон нутгийн холбогдох бус шагналаар нэр бүхий багш нарыг шагнаж урамшуулсан юм а. Мөн энэ үеэр эсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан, шалгалтын оноогоо ахиулсан нийт 8 сургууль, бэлтгэсэн шавь 800 оноо авсан 3 багш тус бүрт мөнгөн шагнал гардуулан өгч баяр хүргэлээ. Би 10 дугаар цэцэрлэгт 2005 онд анх ажилд орж ирсэн. Одоо хүртэл 15 жил ажиллаж байгаа. Туслах багшаар ажиллаж байгаа тий. Тэгээ би тасралтгүй боловсролын байгууллага хүүхдийн боловсролын байгууллага тасралтгүй 15 жил 10 дугаар цэцэрлэгт ажиллаж ирсэн. Тэгээд өнөөдөр миний хөтөлбөрийг өндрөөр үнэлж ийм сайхан шагнал олгосонд маш их баяртай байна. 10 жилийн 3 дугаар сургуульд 1998 оноос хойш 22 дахь жилдээ ажиллаж байна. Бага ангийн багш мэргэжлэр. За тэгээ өнөөдөр энэ боловсролын тэргүүний цол тэмдгээр шагнуулж байгаадаа
маш их баяртай байна. Энэ ганцхан бас миний шагналт биш. Миний үе үеийн олон мянган шавнырын минь бас итгэл зүтгэл хамтын шагнал болоо гэж бодож байна. Тэгэд үе үеийн шавнартай болон эцэг эхчүүтэй намайг дэмждэг хамт олондоо маш их баярлалаа. Миний ард бас энэ их үүрэгт ажлыг хийж явж байхад миний гэр бүл, хань ижил, хүүхдүүдтэй бас их баярлж байна. Ховд аймгийнхаа бүх багш нар, мэрэгжил нэгт багш нартаа Монголын багш нарын баярын мэндийг хүргэн төвшүүлье. Ховд аймгийн хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь боловсролын салбар юм. Энэ ч утгаараа сүүлийн 4 жилийн хугацаанд боловсрол хүний хөгжлийг дэмжсэн нэлээд олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэн байдаг. Тухайлбал өнгөрсөн 4 жилийн хугацаанд 10 цэцэрлэгийн барилгыг шинжилж, 8-ыг нь бүрэн ашиглалтанд оруулах замаар цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлжээ. Мөн бүх сургуулийн сурагчдын ширээ сандал, цэцэрлэгийн галт тогооны тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлийг шинжилэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн байна.